Сайн байцгаана уу? Canvas-тай зочин байна. Миний зорилго бол суралцах. Энэ удаа нэг өвөрмөц уран бүтээлчтэй уулзахаар би Занвазрын музейн үүдэн дээр ирсэн байна. Дотор үзэсгэлэнгийн нээх болчихж байгаа. Хэдүүлээ ороод тодорхой хэмжээний сурвалжлагыг хийчээд үргэлжлүүлээд уран бүтээлчтэйгээ ярилцах болно. За бүгдээрээ хамтдаа орцгоё. За орохоос өмнө дорооно буулгах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. За төрүүлэгээрээ манайхаа дорооно буулгая. Ингээд постэр зураг нь байна тийм ээ. За энд ингээд том лед зассан байна. Энэ дээр зургнууд явж байна. За энэ танхимыг ингээд харах юм бол тойроод яг ингээд судалбар зургуудыг тавьчихсан. Ингээд илэгдсэн. Яг энэ болгон дээр л очиод хараад мэдрэмжээ хөглөх юм бол гайхамшигтай бүтээлүүд байгаад байна. Тэгээ 50 наахын нэг онцлог нөх юм бол байгаль дээр очиод яг судалбар зурдаг. Тэгээ зургуудаа яадаг вэ гэхээр ерөөсөө тэр чигт нь яг ингээд бүтээл болгоод дуусгачдаг ийм онцлогтой. Одоо яг ингээд та бүхэн харах юм бол одоо энэ тавил, одоо бичлэлтийн өнгө тэр эсвэл яг л ингээд бүтээл. За үзэсгэлэнгийнхээ нээлтэн дээр Монголын орчуудын ивлийн ерөнхийлөгч Ганбат ахтайгаа таардлаа. Сая 50 наах хэллээ л дээ. Монголын орчуудын ивлээс зохион байгуулагдсан энэ их бэлнээрт явснараа бас энэ бүтээлүүдийг бас төрөх агшин бий болсон юм аа гэдэг тухай ярьлаа. За ер нь бол орчуудын ивлээс яг энэ бэлнээрт одоо авж байгаа арга хэмжээ ер нь ямар хөө байна? Тэгээ ер нь бол манай ахмадууд тэгээд манай одоо багш нараас ахуулаад судалбар зураг гэдэг бол яг зураач хүний заавал дасгал шиг ер нь хийж явах хэрэгтэй байгалаас өнгө будаг өөрийнхөө гэсэн юмыг олж авах юмыг өөрийнхөө итгүүд судалбарт үлдээх хэрэгтэй гэдэг юм бол ярьдаг л да. Одоо тэгээд энэ судалбар зургийн аяллуудыг хамтарсан хөтөлбөрт ажлуудыг ер нь зохион байгуулъя гэдэг орчнонгаас ахуулаад нэлээд олон судалбарт солилцоо хөтөлбөр юмнуудыг явуулсан л да. Одоо Герман руу одоо манай залуучууд явлаа. Өнгөрсөн жил бол он дамнаад хятадын уран бүтээлч нартай одоо манай 10 уран бүтээлч бүтэн сарын хугацаанд одоо судалбар зургийн аяллаас За ер нь бол яг манай Монголын тэнгэрийг бодох юм болж байгаа юм тийм бүрсгэрдүү саарл мантаж гэх юм уу тийм байх юм байлээ. А зүгээр тэр тосхон интернет очихоор болохоор тэр нь болоод ирэхлээр их гоё тийм тэнгэрийн тэр бол гарч илээ. Ер нь бол тэгэл голчлон тэгэл нэг жаахан саарл марл тэгээд яг зүгээр нөгөө өглөө дэшгээ нар хөөрчөнгүүт бас яг байгалийн өнгөдөрхөн гарчиж. За одоо минийхээр бол энэ шиг ингээд их гоё яг энэ гулянго гэдэг энэ ардл байгаа. Энэ ардлыг яг нэг хагасч оруулаад одоо энэ нэг хэсгийн чулуунууд одоо энэ ардлууд энэ тогтцоодыг л зурвал гэсэн тийм бодолтой байна. Яг нарны эсрэг 50 жаргалахын яг энэ судалбар зургийн үзэсгэлэн дээр ирлээ. За тэгээ 50 жаргал уран бүтээлчгээ тухайд очихын таваас мэдээлж өгөөч. Судалбар энэ олон аяллуудад өөрөө хамрагдаад бас бусдыг өрөөлээд ингээд яваад ингээд энэ олон бүтээлийг хийнэ гэдэг бол энэ хүний айгүй том хөдөлмөрч чанар байхгүй. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ надад байх ёстой маа гэдгийг юмыг л их хадгалсан. Дээрээс нь одоо манай 50 бол би бол олон бас пионерүүд дээр ажиллаж байгаа. Манай ахмадуудтайгаа явсан ч тэр маш гоё одоо нөхөрсөг, найрсаг тий уран бүтээлч ахмадуудаа гоё хүндэлдэг тийм ээ. Хүндэлж явдаг залуучуудтайгаа бол их найрсаг явдаг тийм ээ. Энэ юг одоо гоё уран бүтээлч нарын одоо нэг хүндлэл гэдэг юмыг өөртөө агуулж явагдагч нь би бол бас их одоо залуу уран бүтээлчийн хувьд бол маш хайртай. Хэсэг хугацаанд ярилцсан маш их баярлалаа. Таны Монголын орчуудын ивлийн ажил амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Яг тийм зохиомжтой хувьд болоод ирэхлээр яг тийм импрессионизм ийм зураг ингэж бүтээсэн байхгүй. А энэ нь өөрөө юу хэлээд байгаа юм гэхээр хотод байж байгаад
тэр их дуу чимээнээс гадагшаа ингэж гараад тэр нь одоо нэг нуурын давлгаа тэрийг сонсоход одоо тэрийгээ сонссон ирнэ их гоё тэр хүнд бүр их тийм сонсголтой нэг ядаргаа тайлмаарч гэдэг юм уу гэдэг үүднээс энийг нуурын уян гэж нэрлсэн байна. гэж нэрлсэн. Үзэсгэлэнг бас тухайн яг энэ дэлгэгдсэн байгаа цаг мөчтөн л амжиж ирж үзэхгүй бол буучна. Нэг 7 хоногийн хугацаатай дэлгэгдээд байх шиг байгаа тийм. За тэгэхээр би болохоор үзэгчтэй юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр ахын үзэсгэлэн дэглэгдсэн байгаа дээр зан базрын музей дээр ирж үзээрэй гэж хэлмээр байгаа даа. Монголын урчуудын хэвлэлийн гишүүн зураач Дорж сүрэнгийн 50 жаргалын үзэсгэлэнт дөрвөн улирал судалбар зургийн үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 13 цагт нээлттэй хийхэд бол та бүхэн хүрэлцэн ирж урлагийн бодит ертөнд суур аялж нүд сэтгэлэн баясгахыг урьж байна.